Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Дугур Жав овогт уран сүрэнгийн хүндэтгэлийн хүлээн авалт. Бэлэг цаахан өдөр миний Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат цол бүрдсэний хүндэтгэлийн хүлээн авалт болж байна. Энд хүрэлцэн ирсэн нийт ах эгч, найз нөхөд, удирдлагын академийн хамт олон, хөдөө аж ахуйн их сургуулийн хамт олон, нийслэлийн мал эмнэлгийн газрын хамт олон, ах дүү төрөл төрөсөд, аав ээж энтрийнхаа төрөл төрөсөд бүгдээрэнд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. За миний энэ хөдөлмөрийг бол нийслэлийн мал эмнэлгийн салбарт 25 жил, улсад 37 жил ажилласны минь төр засаг маань өндөрөөр үнэлж Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат цол бүртээсэнд маш их баярлж байна. Ингээд нийт ирсэн зочдтой болон ах дүү төрөл төрөсөд үр хүүхдүүд, ач зээ, хүргэн бэрүүд бүгдээрэнд нь сайн сайхныг хүсэн өрөөё. Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилтан болсон бидний ангийн удирдлагын академийн нэг ангийн оюутан охин уран сүрэндээ баяр хүргэх сайхан завшаан тохиолдлоо. Ангийн хамт олноос баяр хүргэж байна. Найздаа уртнаас эрүүлэнх хан ороогийн хамгийн сайн сайхан бүхнийг ангийн хамт олноос хүсэн өрөөж байна. Хүлээн авна уу. Бид нар урнаатаа маш олон жил үргэлж байна. Урнаа маань нийгмийн идэвхтэй. Бид нийгмийн арчил Монголын эмэгтэйчүүдийн холбоонд удирдах зөвлөлтөнд олон жил хамт ажилласан. Төр засгаар үнэлүүлж Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилласан болсон найзтай бүгдээрээ баяр хүргэж байна. Шагнал нүдээ олно гэж энийг л хэлдэг байх гэж бид бодож байна. Орвогийн нардсан зүбэ Тожицэн хэр байгынхан онгон самдаг мөргийо Найргийн онгодод оцсон дэлхийн цэнхэр нуур Нар хөскөж өнжидэг хөвсгөл dabaagarаа бахархё Дадийн цэцгээ гарсан өдөржийн сайхан хангайтай Даян дээр хөлгөлсөн өвгдийн ариун шүтэнтэй Хот хойд ноён Чингүн Жавын өлөгийн нутаг хөвсгөл хотод түмнээр мандан моторсон өвгдийн нутаг хөвсгөл үлээ. Тийм ээ. Өнөөдөр хоймор сайхан нутгаас нэгэн гавьяат мэндэлсэн нь эрхэм хүндэт Дугур Жавын уран сүрэн гавьяат байсан юм аа. Ингээд өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилтан эрхэм цол тэмдгээр энгэрэнэ даасан эрхэм хүндэт Хөвсгөл аймгийн харьяат Дугур Жавын уран сүрэн эгчийн маань гавьяат цолны хүндэтгэлийн цайлга инхүү өндөр үнэтэй нээж байна. Та бүхэндээ ирээдүйн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж энэ хүндэтгэлийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байгааг дуудахад таатай байна. Хүндэтгэлийн хойморт төгөлдөр орон их шиг сургалтын төвийн аяаслаг морин хурж байгаа байснаа хүндэтгэн өрөөж байна.
энэ өдрийн халуун баярын мэнд хүргье. За тэгээд өсвөрсөн нутаг Хөвсгөл аймгийнхаа хөрсөн дээр үндэнгээр наад төссөн жижигхэн байхын нөхдүүд байгаа бах. Дараа нь 10 жилд ороод одоо 10 дугаараа төгссөн сайхан нөхдүүд байгаа бах. Дараа нь их сургууль төгсөөд одоо бас сайхан байсан нөхдүүд нь бүгдээрэнд нь баяр хүргээд тэгээд ажлын хамт олон бөгөөд түнс сумын одоо нутгийн зөвлөхийн Улаанбаатар хотын нутгийн зөвлөхийн ирсэн бүх төрөл төрөст ах トゥ та бүхэндээ энэ өдрийн халуун баярын мэндийг хүргээд урт насанд удаан жаргаад сайхан байцгаагаараа гэсэн хүсэн ирээя. Мөнхөх цэнгэрм нэвэнд мөнх нар сар урднууд нэвэн нутгус орнот нэвэж явахтай өдрийн заалнаад. Ургай хүлээж хуран цугласан ах トゥ амраг садан өрөөхөд та бүдийнхээ өнөөрийн амар амгалан айлтгах мэдлэгийг нэхий ясалнаа. Ахын дүүн сүний альтыг начин гартай. Миний төрсөн ихчүүхүү уран сэрэн өнөөдөр ийм сайхан бас нэг гавьяат цаатанд гарт бятбэгнэга баярлууд та бүдийнхээ уран цуглууд ингэж уулзууд учруулж байгаад дүүтэй ишээ өрөөтэй баяр талархснаа бас илэрхийлье. Тэнд хүргэе. За тэгээд бас гэлбийн гараад ирлээ. За тэгээд гой өнөөдрийнх нь найрыг бүгдээрээ гой хамтдаа гой ихлүүлээд хамтдаа гой үндэсний бүжиг бүжиглэе гэж манай хөтлөгч маань бас санал болгосон. За тэгээд бүгдээрээ гой талбайдаар гарч яад гой хамтдаа манай бүжигчдийг дагаад хамтдаа бүжиглээч гэж урьж байна. Санаа зовх зүйл байхгүй манайхан заагаад өгнө. Өнөөдрийн найраа бүгдээрээ гой албан ёсны хамтдаа ихлүүлцгээе тэгөө. За урмаагч маань хаана вэ? Урмаагч маань гараад ирээч. Гой найргиц ингэж хөвжөд цэцгөөн. За зарим нь гой хоолоо идсэн байгаа хоолоо шингээгээ гой дасгал хөдөлгөөн хийцгээе. За гой үндэсний бүжиг гой зөв дасгал гэж бодоод бүгдээрээ гой би ядах дасгал гэж бодчих. За чадахгүй байх юм бол манайхан зааж өгнө. Манай бүжигчд маш амархан. Бидний хизээч батагдахгүй бас сайхан тосолжуудын нэг болно гэдэгт итгэлтэй байна. За ямар гой юм бэ бүгдээрээ гой. За манай нэг бүжигчин талбайдаар гараад ирээрээ. За бүгдээ гой талбайгаа гой дүүргээ зогсчихъя. Ямар гой яригдчих вэ? За босгоо яригдчих. За ингээд ажлын даваад фотографи шалгуулсан хөвцгийг шиг бүгдээ хамтдаа баяр хүргэе. Өнөөдрийн найр YouTube хичээл бидраагүй бичиж уухай. За баша гарч ирэхгүй гэсэн бидээ сууд дээр босоод хамтдаа бичиж явах шүү. Зараз нас победили. Заедно на путь, что это байрын я байрын. Это покажется. Я могу говорить. За аппарат. Үстэй бүжиг гэдэг яг үстэй хэл соёлтой. Монгол бүжиг бүгд ахлаа гэдэг. Монгол бүжиг болно. Үстэй бүжиг баяр зэрэгдэг байх ёстой гэж боддог юм аа. За өнөөдөр энэ зүйл хайр бас гоё харагдчих. Ямар гоё харагдчих вэ? За одоо бид нэг уухад. Hey!
өнөөдрийг аз жаргалаар дүүрэн өнгөрөөцгээгээрээ найр хийхүү үргэлжилж байна. Баярлалаа. өнөөдрийн сайхан найрын эзэн болоод өнгөт нь хараад ихээр өөрийн эзэмсэн мэрэгчлэрээ өндөртэй гавьяа гэдэг сайхан долоор ингэрээ даажээ. Хорвогийн маяг жаргалтай хойгор нутагтаа дөрөв хөдөө аж ахуйн сургуулийн мандалын эдийн засгийн сургуулийн 91 ондоо дүүрсэн цагаас нийслэлийн манд эмгэгтэй ажил амьдралаа хогсон байна. 2 жилийн манд эмгэг буюу энэ гайхалтай Монгол цанцан шил өвгдийн маань үндэсний өмдөх өвгөмжлийг эмч чангаа эрдэмтэдийг анзааруулаа. Эдгээр зургаас энэний анзааруулсан эрхэм уран сүрэн баярлалаа. Манай цэнгэл баяр болж байна хэмээн таны дүү Бямбачлыг сумын зам манайнаас айдын найзын хүрээ дээрээ гавьяа тусан ажилсан хичээнгүй их чима хүндэтгэлийн найрын хүрцгээрээ Бямбачл найзынхаа өдрийг авчирдээ. Асаж яваа шиг удаангийн дээртэй ажил төрлөөрөө мандайда хичээнгүй шодрох дайчин хийсэн бүтээсэн гавьяатай тулгын гурван чөлөөш гурван сайран үр хүүхэд хорвоод ихээр төрүүдээ ихийг бүтээсэн нөрөг ажил хөдөлмөрийг үнэлж Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяа ажилтны байцаалаар энгийн удаасан эрхэм бишмэ авсан толон ахиулаараа хөдөлмөрийн баатаруудын өвчтөрөдөө өргөж эрх явж мушаараа мал эмнэлгийн гавьяа тулсан түнс нуудлын уугуул дуурчив цааны маань охин уран сүрэн эгчийнхаа бас хөдөлгөөний арга хэмжээнд хүрээд төрөлцөн ирсэн байна. Монголын мал эмнэлгийн салбарыг хөгжүүлэх үйлчил агуулсан одоо хувь нэмрээр нэг хэсэг уншилтаас Монголын мал эмнэлгийн салбарыг бас сум болгон салбартаа тодорхой орон тоолноо мэргэжлийн хүмүүстэй болгоход бас хүчин зүтгэл чармаах гаргасан одоо хөдөлмөрийг нь үнэлсэн гавьяа гэж бас бодлоо ингээд нутлаас маань нэг гавьяа автор одоо өөрийнхөө хийж бүтээсэндээ ажиллаа үнэлүүлээ тэгээ бас маш их талархаж авдаг ингээд хандаа эрүүлийг хамгийн сайн сайхныг үсэн ёроо төлөвчүүдийнхаа өмнөөс Толгой зүгээс бид төлөөлж ирсэн. Тэгээд уран сүрэгчтэй удаас ирсэн өрөөё. За баярлаа. За өнөөдөр миний одоо эгчийн одоо нэг гавьяатын найр болж байна. Бид бүгд одоо өнөөдөр ингээ хуран цугларч ирсэн одоо ингэ ах トゥ амраас адан тий найз нөхдөд нь их баяр хүргэж байна. Игчээрээ бид нар бахархдаг. Бид нар одоо их хэсгээс 8 улаа. Тэгээд хамгийн том игч маань гавьяат авсан. Хөдөө аж ахуйн гавьяат авсан. Тэрэндээ бид нар их бахархж байна. Тэгээд яг бидний түрүү игч маань хэлсэн шүү дээ. Манай одоо сайн зохиол ингээд тооцоо өөрөө зохицдог байсан. Миний нөгөө цус гэдэг юм уу? Би тэрнээс ухаалаад эзэс жуулсан гэж. Тэгэхээр ганц юм дийдэг. Хүн өөрөө хөл тавьсантайгаа өөрөө хичээж чадвал үүнийхээ том хөвгөлд уян заяа байдаг учраас ил том авиа
шагналыг ирчлэн ирсэн болов уу гэж би бодож байна. За баярлалаа. За баярлалаа. Бямбочтой баярлалаа. Манай бямбочор бол бас хондог сайхан байна. Би бас бямбочор бэж болсыг дагдаг. Ер нь сайхан экономч улс орныхоо төлөө залуу студентоо сайхан хэлж явдаг. Экономч салбар шүү гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Яг орж ирэхгүй байна. За болдоо хэлж. За манай гэр бүлээс одоо гавьяат өдөө жоохон гавьяат ажилтан болсон эгч орон зэстэй ээжиг минь орсон эгч орон сүрэн эгчтэй баярын мэнд хүргээд манай гэр бүлээс мэдчилгээд өчүүлж одоо бид болох уу гэж байна. 91 оны төгсгөлийн өмнөөс нэгэн дугаар аяарья. Миний шавь Монгол улсын хөдөөжин гавьяат ажилтан эрхэм цолын эзэн дугуйжгийн уран сүрэн танай гэр бүлийн хамт олондоо баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Уран сүрэн гэдэг нэрийг аав ээж нь хайрласан байхаа. Уран сүрэн хэмбэ гэдгийг уран сүрэнд өөрөө бүтээсэн байх гэж би боддог юм аа. Тэр болон өнөөдөр энэ хуран цугласан та бүгдийн өмнө өөрийгөө танилцуулж байгаа уран сүрэнгийн ажил амьдралаас харагдаж байна. Манай уран сүрэн болоод хүсэл тэмүүлэлтэй, мөрөөдөлтэй тэр үндэ хүрэхийн тулд одоо хичээнгүүлэн зүтгэж явдаг одоо миний хүндтэй сайхан оюутнуудын нэг гэдгийг та бүгдэд сонирдуулахад таатай байна. Уран сүрэн өөрийгөө юу гэж бүтээсэн бэ гэхээр сайн оюутан байсан, сайн нэгтлэн бодогч санхүүж байсан, дараа нь сайн удирдагч байсан. Уран сүрэн болоод бүртгэлийн салбарын төдийгөө мал эмнэлгийн салбарын хүндтэй хүн болжээ. Тийм ч учраас өнөөдөр уран сүрэн хөдөөжин гавьяат ажилтан гэдэг эрхэм хүндтэй шагналын эзэн болгон одоо мялаасныг одоо та бүгдэд сонирдуулж өөрөө сонсоход таатай байна. Ингээ уран сүрэнд эрүүл эмхийн цагаан буян ивэж байх болтугай. Эвийн гагнасыг эрхэмлэж яваарэ. Эдэмсийн ариун буян дэлгэрч байх болтугай. Эрч хүч авиас чадсан дэлгэрч байхын сайхан ёроолыг өргөн дэвшүүлээд өөрийнхөө медалийг өргөн барихыг болгоно. Гавьяатан хүндэтгэл үзүүлэн гавьяатаас хүндэтгэл бүртгэл гэдэг ямар гоё юм бэ. Баяр хүргэе бүгдээрээ. Эрүүлэг хасж байгаа сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За ингээд хүндэтгэлийн одоо бэлэг дурсгалыг гардуулах үйл ажиллагаа манаас гавьяатын араас өргөлжиж байна. Эрүүлэг сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Орсоныг алдартай зохиолч Анталиэр Баковын
Арапатын гудамжны хүүхдүүд гэж нэг сайхан зохиол байдаг. Тэрүүн шиг дугуйчийн уран сүрэн бид хоёр Төвсгөл аймгийн Мөрөн хотын Арчуулийн ард талын гудамжинд тоглож одоо хүмүүжиж өссөн юм байна. Бид хоёрын аав ээж хоёр Төвсгөл аймгийн Мөрөнгийн Арчуулийн хамт ажилладаг. Бид нэр бас аав ээждээ ордог гардаг хоорондоо тэр үеийн одоо хөгшчүүд одоо бие бинийгээ хүнддэг, үр хүүхдээ хүнддэг. Одоо хаалгуудаа онгорхоор хэдэг, бие биенээсээ тусламж авдаг ийм сайхан нөхрөлтэй байсан. Ингээд тэр дундаас одоо Мөрөн хотын бидний битэрийн үед бол Мөрөн хот бол 5-6 мянган хүнтэй. Мөрөнгийн Арчуулийн ард талын 2 гудамж, урд талын 2 гудамж, 19 дугаар вааз гэдэг үндсэндээ цомхон тийм одоо байгуул Мөрөн хот байлаа. Тэр дундаас хөдөлмөрөөр одоо тодорч гарч гавьяа тавсан хүмүүс цөөхөн. Өнөөдөр одоо улс орноор төрөөрөө өндөж хөдөө аж ахуйн гавьяа ажилтан цад авсан дугуйчийн уран сүрэнд баяр хүргье. Уран сүрэн бол өвөө аав нь мундаг авид гэж өгөн байлаа. Мундаг авдгаа хүүхдүүд одоо Сэрэнийн ихтэй эмэгтэй батаанууд за Батчирэг гэж одоо Хөрсгөл аймгийн Мөрөн 10 жилийн нун сургуулийг 60-аад онд ганцаараа хамт төгсчихсэн доктор одоо тийм хүн байсан. Аав нь бол Мөрөнгийн Арчуунд ажиллаж байсан. Манай аймгийн Мөрөө хар гэж одоо нэгтэй мундаг одоо хүчтэй заа хүн байсан. Дууржгоот авдгааг одоо ярьдаг байсан дээ тэр үед манай хөгшчүүд. Бас хаяас яхин зоо тачаар зэрэг авдраа дөрөн алдар хурганы ашта 10 дугаар дөрөн ах トゥ үтэй гэж бодвол 10 дахь талын бас хүн байсан юм болоо тэр чиглэлийн. Ийм одоо сайхан хүмүүсийн сэхэтэн хүүхдүүд нь дандаа одоо гадаад дотоодын хилээр сурвалж өгсөн ийм оюунлог хүмүүс байсан. Энэ дундаас яхан ойр нь бол дуурж байгаатай бас нэгэн дотон үеихдээ байж нэг удаа дуурж байгаатайгаа уулзаад бас нэг шилжимний артаа сууж гэсэн дуурж байгаа. За одоо чамд нэг сайхан дуулуулж ирвэл зангад маягийн хоолойтой заваа маягийн дуурж яд болдгийг чи сонсгож. Тэгсэн чи адар сурангаа шиг нэг сайхан дуулж ирсэн. Ийм одоо оюунлог одоо сайхан хүмүүсийн үүрсэл өөрөө би одоо хөдөлмөрөөр өндөөсөн учраас миний хэлээд байгаа нь сайн хүний үр сүйтэй хүний унга юм аа. Ингээд төрөөсөө өндөр шангал авсан уран сүрэнд сайн сайхан бүхний хүсээр ингээд түнс сумын нутгийн зөвлөл болон хойсоо ажиргал сайн сайхан бүхний ах トゥ амраг садан найз нөхөдөд нь хүсээрээ. Хөдөө аж ахуйн газрын даргасан бандын дорж байгааг би хүндэтгэн мөрж байна. За зураг авахлаараа манайхаа. За бандын дорж байгаагаа бас хүндэтгэн мөрж байна. Манай уран сүрэн сургуулаа төгсөөд нийслэлийн маламжийн газар болон бус газрууд ажиллаж байхдаа хөдөө аж ахуйн сургуулийн эдийн засгийн бизнесийн сургууль маламжийн сургуулийн багш нартай болон найз нөхдөдтэй байнга одоо ингэж харилцаа холбоотой хамтран ажиллаж байсан. За миний найзын нэг гол чанар бол их нийтч найз нөхөдтэй их тусархуу. За хамт олныг сайхан эвсэг хамт олныг бүрдүүлдэг. Дандаа шинийг одоо эрэлхий санаачилж ингэж хөшөөчилж явдаг ийм найз байгаа юм аа. Өнөөдөр энэ сайхан хүндэтгэлийн цайлганд нь Оросын холбооны улсын Бороод улсын хүндтэй сайхан зочдууд ирсэн байна. Үүнээс гадна олон жил ажиллаж үр бүтээлтэй ажилласан нийслэлийн маламжийн газрын хамт олон өөрийнх нь ангийн хамт олон төрөл төрөсөлт нийт энэ хүрэлцэн ирсэн хүмүүстэй эрүүлэнхийг аль чаргалыг ажлын хамбилтыг хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрээ баярлалаа. 2008-аас 2012 онд ажилласан байгаа. Энэ үед уран сүрэн дарга нийслэлийн маламжийн газрын даргаар ажиллаж байсан. За нэгэнтээ дурдсных сайхан бидний сайд нэг эдийн засаг, хоёр эдийн засаг, гурав эдийн засаг гэсэн
эдийн засаггүй мөнгөгүй ямар ч ажил явахгүй. Тийм учраас бас уран сүрэн дарга мадамгийн салбарт тэр тусмаа нийслэлийн мадамгийн газрын дараагаар ажиллахдаа эдийн засгийн чиглэлээр бол их үнэтэй санал санаачтай гаргаж ажилласан. Дурдж байсан. Энэ бас татаж дурдмаар байна. Сайхан өрөөл. Аршигын мэдээтэй сайхан өрөөлийн бүгдээр өргөн дэвшүүлье. Гаднаар дарга мөн ажлын өндөр сайхан амжилтыг хүсье өрөөе. Баярлалаа. За мөн одоо үүний араас Өсгөрийн төлөв сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал болон засаг даргын хамгийн ганцрын хамт олноо хүндэтгэн өрж байна. Цаашаа бацгаануу өнөөдөр орон сүрэгчийн маань энэхүү сайхан цайлганд хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За орон сүрэгч маань бол 21 аймаг 9 дүүрэг за 330 сумынхаа за мал эмнэлгийн засаг за хөдөө аж ахуйн салбартаа бол мандаж ажиллаж одоо энэхүү сайхан шагналыг ингэж хүртэж байгаад одоо Түнэл нутгийн зон олон за ахын дүүс Түнэл сумын удирдлагууд одоо баяр хүргэж танаараа одоо сайхан бахархаж байгаа шүү гэдгээ бол хэлэхэд одоо таатай байна. Таны маань одоо цаашдын одоо ажил амьдралд нь сайн сайхан өнгөхний хүсэн өрөөж юу сансан 9 цагаан үсэн сэтгцлэн бүтэж байхын өрзөөтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Удахгүй тэгээд хөдөлмөрийн баатар болороо гэж дандаа хүсэн өрөөё. Баярлалаа. За сайн байцгаана уу энэ хорон цугласан нийт уран сүрэгчийн маань хамтран ажиллагч ах トゥ найз нөхөд та бүхэндээ хөдөлмөрийн зүрхэн туршилт Түнэл нутгийн ард түмний төлөөлөл болон мэдчилж байгаадаа талархалтай байна. Манай Түнэл сум одоо 70 жилийн үр үзэж байгаа 4306 хүн амтай 280 гаруй мянган толгой малтай Хөвсгөл аймгийн зэрэгцээ зүрхэн тушаа оршдог Хөвсгөл аймагтай хамгийн ойрхон аймгийнхаа одоо манай сумын одоо газар нутаг дээр аймгийн 2-3 баг нь ингээ орчин суудаг онцлогтой сум байгаамаа. Хэдийгээр сүүлд байгуулагдсан боловч алдар суутаа гавьяатай хүмүүс Монгол улсад төрөн авч бас одоо их дэлхий улс орныхоо өнцөг болон бүрд хөдөлмөрж байгаад бас талхаж явдаг. Өнөөдөр бас алдар суутаа нутгийнхаа нэрийг гаргаж яваа цэцгийн нэртэй сумынхаа нэрийг гаргаж яваа алдартнуудаа бас өнөөдрийн сайхан өдөр дурсан санахад бас таатай байна. Арга алхмын алдарт Одон дампил, Чөлтөн сүрэн арслан, спортын салбарт олимпийн мөнгөн медаль, Давуу доржийн Баасан хүү, Мөрөө хар дууржив зан, урлагийн салбарт ардын жүжигчин Долгор сүрэн, Монголын анхны ариутгын нэвтрүүлэгч Арагчаа гэх мэтлэн Монгол улсын одоо авраг малчин Батүлцийн ах маань энд бас хүрэлцэн ирсэн байна. Одоо алдар суутнуудын үлгий сайхан нутгийн одоо эрхэм эмэгтэй маань хөдөө аж ахуйн салбар, мал эмнэлгийн салбар тэрэнд ормоо. Энэ салбараас
гавьяат болон төрсөнд нутгийн бид маш их талархаж явдаг юм а. Энд уран сүрэгчтэй маань хамтран төрийн бодлогыг ялангуяа хөдөө аж ахуйн салбарын бодлогыг тодорхойлж авсан эрхмүүд бас хүрэлцэн ирсэн байна. Энэ мөчид бас уран сүрэгчтэй мал эмнэлгийн газар, хөдөө аж ахуйн газрыг хамт олондоо талархлаа илэрхийлэх ёстой гэж би бодож байна. Монгол малчдын өмнөөс, Монголын мал эмнэлгийн салбарын өмнөөс бас талархал илэрхийлэх ёстой. Өнөөдөр би тодорхой хэмжээнд цаг хугацааг туулан 2011 оноос хойш уралданд орсон байсан хөдөө аж ахуй мал эмнэлгийн салбарыг нэгэн байцаагчийн орон тоотоо байсан салбар 5-6 орон тоотоо мэрэгсэн мал эмнэлэгтэй болж бас тодорхой үр дүнгууд гарч байгаа нь энэ хүмүүсийн уран сүрэгчийн маань хамтран зүтгэж байсан эрдэмтэн, доктор, үе үеийн удирдлагууд бас мэрэгчлэнүүдийн гавьяа гэж бас боддог юм аа. Ингээ хөдөөгийн сумаас та бүхэндээ энэ удаа гүнээ талархал идея Монгол хүн эрүүл мах идж байгаа бол та бүхний гавьяа шүү. За ингээ уран сүрэгчдийн хүндтэй даалгаврыг бас даалгавартай явсан. Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр Хөвсгөл аймгийн хамгийн том шагнал Чингүнжийн отонг аймгаас төрсэн гавьяат зочнуудад бас өгдөг байгаа. Аймгийн хурлын төлөөлөгчийн хувьд миний биеийг бас дамжуулж өгөхийг даалгасан юм аа. Номер 13 хүндэт дууржуу овгийн уран сүрэн таныг Хөвсгөл аймгийн төр нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд өр бүтээлтэй ажиллаж аймгийнхаа нэр хүндийг улс даяар дуусгасан хөдөлмөрийг өндрөөр үнэлж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 9 сарын 24-ний өдрийн 64-р захирамжаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээд шагнал Чингүнжүү отонгоор шагнаж үнэмлэх болгов. Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Дон Дугийн бүрэлд орж 2025 оны 10-р сарын 10-ны өдөр гэсэн энэ хатан цагаан мөнгөн Хөвсгөл аймгийн хамгийн дээд шагналыг бас танд хүндэтгэн гардуулж байна. За тэгээд уран сүрэгчтэй бас түн сумаасаа энэхүү дурсамжийг хадгалуулъя. За хөдөө аж ахуйн салбарт олон жилийн туршид үнэнчээр судалгаар ажилласан өр бүтээлтэй хөтөлмөрөөр улс орныхоо хүнс хөдөө аж ахуйн хөгжилд үнэтэй хөв нэмэр оруулж хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүртсэн тань баяр хүргэе. Таны мэдлэг туршлага урдуу хөтөлмөр сэтгэл зүрхээ зориулсан нөр их зүтгэл нь хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн түүхээ болсоор ирсэнд бид гүнээ талархаж байна. Түнс сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Баасан дорж засаг дарга Чимэдма 2025 оны 11 сарын 12 гэсэн ийм дурсамжийг бас хадгалуулж байгаа баяртай байна. За ингээ уран сүрэгчтэй нутгийнхаа эдний дээж мөн одоо малын дээжийг бас барьж байгаа. Зүүн сайхан амраад очихдоо манай аймгийн мөр сумын онцлог бол Хөвсгөл аймгийн одоо төвийн газар олголтыг шийддэг. Гэрүүлийн хэрэгцээнд нь бас сайхан очоод амрах газрыг мөрөн суманд бас шийдэж өгч байна. Ингээд тандаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Нутгийн эдний дээж. За тэгээд миний зүгээс уран сүрэгчтэй за хэмэртэй сайхан хурдан удмын адуугаар одоо ядаж байгаа баяртай байна. За баярлалаа. Хөсгөлийн төлөөлсөн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын хамгаалалтын газрын хамт олонны зүгээс Монгол Улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цад тэмдгээр ингээд надаас орон сүрэгчдээ хүндэтгэл үзүүлж өөрийнх нь удирдлагууд хүндэтгэл үзүүлж орон сүргийн зургаан татуулж байна. Хамгийн одоо сүүн цагаан сэтгэлтэй хүн бол манай орон сүрэгч байгаа. Бүгдээрээ сайхан баяр хүргэе. За бүгдээрээ сайхан хамтдаа найрыг баяр хүргэе.
баярлах сэргээцгэй одоо баян үүрнэн баясцгай бүхнийг мартсан цагаахан аз жаргал эндэг байна. Уцаад залуухан болох хүсэл минь яасан түнэ. Синкэринэ харагта худане кандане тинин агода зиттеридэ Аялах хүндэтгэлийн одоо аяллаа эрхийг бичиг байгаа. Уран сүрэн гавьяатаа бид одоо сайн сайхныг бүсээр бичиг орлоо гавьяатаа бол бид амар мэдийн бэлэг болгож хаш цаан хөөргийг гардуулж байсан. Монгол улсын гавьяат малчин ангийн дараа авир бидтэй бид бас хүндэтгэл зөөж эрхтэй хүн учраас өрхийн тэргүүний сайхан мөнгөнийг гардуулж байсан ийм хамт олон байна. Энийг дуулахад баяртай байна. За. За ингээд өнөөдөр энэ сайхан үргэнд уран сүрэн гавьяатын маань хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн хэн зочид та бүхэнд энэ өрөө амгалан гайхъя. За ингээд Монголын бурхны шийдний дуу гамтны гişний хийдэг бол Монголын маань шашны бурхны шийдний хамгийн том байгууллага. За тэгээд уран сүрэн гавьяат маань залууснаас ахуулаад энэ абунда санхүүгийн нэгэн бодох хэдийсээ одоо энэ сайхан абунд ажиллаж иржээ. Энэ бол одоо маш олон сайхан түүх бичигдсэн байна. За ингээ хамгийн одоо яг энэ цаг үед бол манай уран сүрэн нэгэн бол Монголын бурхны шийдний дуу гамтны гişний гэж одоо 800 гаруй ламтай 100 гаруй энгийн ажилчтай энэ бас том байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Одоо манайхаа бас 5 нэгтлэнгүүд маань нэг ингээд өнөөдөр гавьяат авч байгаад бид бүгд бол чин сэтгэлээсээ талархаж өнөөдөр ингээд Монголын бурхны шийдний дуу гамтны гişний санхүүгийн албанаас ногоон дээрх бурхныг уран сүрэн гавьяаттай гэж барья. Тэгээд та бүгд мөн та бүгдийг ингээд хүрэлцэн ирсэн бас талархъя. Гавьяатын маань ажил үйлс сайн сайхан бүхэн улам өөдөөд ижиндээшиж одоо бид бүгд маань хамтдаа цаашид маш их үйлсийг бүтээхээ өрөөлөж хүсье. За баяр хүргэе. За их сайхан зочид манаас баяр хүргэж хүндэтгэл гардуулж байна. За дараагийн зочдтой бас өрий дараагийн зочдтой өрөөлсөн. За түүний дараагийн зочид мөн Монгол улсын авраг малчин Батэлзий аврагынхаа одоо бүр үеийг бас хүндэтгэл өргөж байна. За манайх маш яа юу. За Монгол улсын их хурлын гишүүн асан жинхэнэ ухааны гавьяат зүтгэн Алтай
дарга юм аа. За тэгэхээр өнөөдөр бас нэгэн үе бид нартай хамт Монгол Ардын намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоонд одоо манай уран сүрэн маань хэвтэлтэй ажиллаж эхэлсэн. 2004 оноос одоо Чингэлтэй дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч гэрээрээ Чингэлтэй дүүргийн эмэгтэйчүүдийн холбоо намын байгууллагатай хамтарч ажиллаж байсан. Тэгээ 2006 оноос тэр үед одоо Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо гэдэг нэртэй байсан. Тэгээд тэрний одоо удирдах сүүлийн гишүүнээр бол ажилласан. За манай уран сүрэн бол одоо мал эмнэлгийн салбарт олон жил ажилласан. Тэгээд одоо дээр ярьсан хүмүүс өөрийнх нь танилцуулгаас бол бас нийслэлийн мал эмнэлгийн газрыг одоо хөгжүүлж, төлөвшүүлэх, шин санаачлага одоо дэвшүүлэх, Монгол мал хөтөлбөрийг одоо боловсруулахад идэвхтэй оролцох гэдэг олон шинэлэг зүйлүүдийг одоо бас удирдах ажилд хийжсэний хувьд одоо хийсэн байна. Тийм ч учраас одоо төр засгаас энэ хөтөлбөр зүтгэлийг нь үнэлж хөдөө аж ахуйн гавьяат ажилтан гэдэг цол тэмдгээр шагнасан байна. За тэгээд өнөөдөр би уран сүрэнгийнхаа их нийгмийн идэвхтэй тэгээ Монгол Ардын намын эмэгтэйчүүдийн байгууллагын удирдах сүүлийн гишүүний хувьд манай намын одоо бүх шатны одоо орон нутгийн сонгуул болон улсын их хурлын сонгуул, нөхөн сонгуульд одоо маш идэвхтэй ажиллаж байсан. За ялангуяа төрлөх одоо Хөвсгөл аймагт одоо сонгуульд одоо маш идэвхтэй одоо залуучуудын холбоо, намын аппарат, хэвлэл мэдээллийн эмэгтэйчүүдийн холбооны хамтарсан багаар их олон удаа ажиллаж байсан. Тийм учраас одоо муу манай эмэгтэйчүүдийн холбооны шугамар гадаад дотоодод болж исэн олон сургалтуудад бас явж исэн, Англид явж исэн тийм ээ бас олон орн гадаад улс орнуудад олон орнд бас улс төрийн эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх, гендрийн тэгш байдлыг хангах чиглэлээр бас нийтлэг боловсруулалтаа дээшлүүлж энэ чиглэлээр бас сургалт энэ төр явуулахад хөдөө орон нутаг бас идэвхтэй ажиллаж байсан юм аа. Тэгээд бид бүгдийг төлөөлөөд одоо манай удирдах сүүлийн гишүүнээр бас ажиллаж байсан ган төгс бас мундаг одоо шири йогийн багш одоо бас мундаг идэвхтэй суралцж байгаа. За манай хэн байна? Эрдэнэ Чимэг байна. Манай Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны одоо гүйцэтгэх захирлаар бас удаадараа ажилласан. Австралид одоо магистрийн зэрэг хамгаалаад одоо Австралийн элчин сайдын яамд ажиллаж байгаа. За манай инх туяа байна. За мөн одоо ах нь бас инх түвшин гээд улсын их хурлын гишүүн одоо Москвад элчин сайдын яамаар ажиллаж байгаа. Инх туяа бас өөрөө нийгмийн идэвхтэй одоо ажиллаж ирсэн. Тэгээ бас нэг нутгийн тийм ээ Хөвсгөл аймгийн. За тэгээ бид бүгдээс одоо уран сүрэндээ үр хүүхдүүдэд нь одоо ач хуч зээн ахтан тийм ээ бас өнөр өтгөн болсон баг 3 хүүхэдтэй. Тэгээ энд хүрэлцэн ирсэн нийт одоо нийслэлийн мал эмнэлгийн одоо байгууллагын одоо нийт хамт олон уран сүрэнтэй хамт ажиллаж исэн хүмүүсээ уран сүрэнтэй удирдлагын академид одоо хамт суралцж исэн. За тэгээд ах トゥ хамаатан садан за тэгээд одоо ч гэсэн ажиллаж байгаа одоо гандан ажиллаж байгаа гэсэн тэрний төлөөлөл байна. Тэгээд энэ одоо уран сүрэнгийн маань баярыг хамтран тэмдэглэж байгаа та бүхэн ч гэсэн бас одоо ажлын өндөр амжилт сайн сайхныг хүсье өрөөё. Хүндэтгэл үзүүлж байна. Бидний дурсгалын зүйлийг гардуулж байна. За магадсах чойж сүрэн ах бас гарч ирсэн. Хүндэтгэл үзүүлж байна. Баяр хүргэе. За мал эрүүл байна гэдэг бол хүн эрүүл байна. Хүн эрүүл байна гэдэг бол Монгол улс эрүүл байна гэсэн үг тийм. Тонсэй. Хүмүүсүүд ажил амьдралаараа холбогдсон манай уран сүрэн ихчийн нөхөр Талис Эрдэнэ хаахтайр бол хамтран олон жил ажилласан. Хотод дүүрэгт ингээд хамтарч ажиллаж байсан ийм сайхан тэрүүлийн холбоотой ийм улсууд байгаа юм. Тэгээд уран сүрэн ихч маань тэр одоо түрүүн манай төр нийгмийн зүтгэлтэй алтай ихч маань бас хэллээ. Энэ нам төрийн байгууллага за олон нийтийн байгууллагуудын чиглэлээр ч гэсэн бид хоёр хамтарч зүтгэж ирсэн ийм сайхан ойр дотн танил ах トゥ эгч トゥ ийм хүмүүсүүд байгаамаа. Ингээд
бид бол гэр бүлийнхаа сайхан ингээд гэр бүлийн хооронд сайхан харилцаатай байдаг ийм сайхан хамтран зүтгэгчд тэгээ уран сүрийн эгч маань энэ төрийн дээд шагнагдаж гавьяат цолоор ингрэм даасан би маш их баяртай байгаа. Яагаад гэвэл манай уран сүрийн эгч маань бол ажилласан газар болгондоо дандаа бүтээлчээр ханддаг. Та бүхэн нэг зүйлийг бас анзаарч байгаа. Та бүхний ширээн дээр ном тавиастай байгаа. Тэгээд уран сүрийн эгч бол ажлыг хийхдээ маш сайн хийж гүйцэтгэж үр дүн гаргахаас гадна дандаа төөрөл бүтээл хийж явдаг ийм онцлогтой хүн. Тэгэхээр одоо хаанч ажилласан тэр байгууллага, тэр хамт олон тэр салбарын үйл ажиллагааг дандаа боловсронгуй болгох, онлын болоод практикийн маш чухал бүтээлүүдийг тооруулж ядгаар манай эгч маань бол их сайхан хүн байгаа юм аа. Тэгээд би одоо эгчээ энэ гавьяат цолоор шагнагдсан би хамгийн баярлж явдаг хүн. Тэгээд одоо би сая биелгээ тэр ширээн дээр байхдаа өгчихсэн чи яхан төрөгдсөн шиг байна. Ингээд одоо уран сүрийн эгч болон уран сүрийн эгчийн үр хөөгтүүд, ачтай нар бүгдэнд нь одоо эрүүл мэндийн сайн сайхан бүхнийг хүсэж өөрөө ингээд энэ өнөөдрийн энэ заарнаас ингээд харах манай эгч маань ямар их олон сайхан хамт олонтой ямар сайхан хүмүүсүүдтэй хамтарч ажиллаж ирсэн юм бэ, гар нээж яасан ихэнх бүтээж явсан юм бэ гэдэг одоо энэ сэтгэл бол өөрөө ирэхгүй төржээ. Ингээд одоо уран сүрийн эгчээ маань урилгаар ирсэн, Бурят улсаас ирсэн олон эрдэмтэн зүсгэлтнүүд ирсэнд одоо бас их баярлж байна. За ингээд хамт ажиллаж ирсэн та бүхэнд сайхан баярлалаа. Эрүүл мэнд сайхан бүхнийг хүсээрээ. За баярлалаа. За. Оюутан цагаад орсон уу гэдэг сайхан дуугаар мэнчилгээ дэвшүүлсэн шүү. Энд одоо олон үеийн сайхан найзуудтай ирсэн бүрэлдэхүүн ирсэн байгаа. Оюутан цагаад орсон уу бүгдээрээ сайхан хамтдаа дууж, хамтдаа сайхан бүжгэлээ. Бүжгийн талбай дурыг. Ялангуяа бүх сайхан найзуудыг нь өөрөж байна. төлөөлөд болж манай орчин баяр битаяр ирсэн байгаамаа. Тэгээд манай урс шавнараас маань маш олон хүн Монгол улсын гавьяат болж төрж гарсанд бид нэр маш их баяртай байгаа. Манай 10 жилийн сургуулийн нэг ангиас маань одоо 2 гавьяат төгсөд юм. Нэг нь барилгын гавьяат, нэг нь хөдөлгөөний гавьяат. Ингээд найзтай уртнаас нь зурдан жаргалаа. Мистэй мадамгийн натрийн хамт олонны зүгээс хамбаа хамгийн сайн хүн ирүүлэх хийх хүсье. Үнэхээр мундаг удирдагч мандат гэж байсан шүү. Та
бид бүгдийнх нь бахархал юм аа гэж хэлмээр байна. Тэгээд таны гэр бүл, үр хүүхэд, тийм ээ, найз нөхөд энд ирсэн бүх хүмүүс бүгдэнд нь авч явах хамгийн сайн сайхан бүгдийг хүсье. Хамт олонныхаа зүгээс энэ өчүүхэн бүлээг бас өгье гэж бодож байна. За тэгээд нийслэлийн малгай 103-ийн төвхтэй малгай өнөөдөр Монгол улсад шинжлэх ухааны малгай хөгжсөний 103 жилийн малгай байгаа энэ сайхан баяр жилийн өдөр нийслэлийн малгайгийн гадраас 3 дахь гавьяат маань өрсөн. Тэгээд 3 дахь гавьяатаа 103 дахь жилийн баярын эрүүлэг хамгийн сайн сайхан гэж үсгээр яа нийслэлийн малгайгийн хамт олноос бүгдээрээ хайртай шүү. Эндаа манай орон сүрэн гавьяат маань нийслэлийн малгайгийн материалын баазыг сайжруулах, хүний нөөц боловсон хүчийг бэлтгэх, санхүүгийн түвшинд одоо бас сайхан авч явахт нь бол асар их үүрэг нөлөөтэй ажилласан. Эмэгтэй хүнийхээ хувьд бол үнэхээр одоо гайчин, чадварлаг, эвсэг, бусдыг одоо сайхан эм найрыг одоо загидж байсан ийм сайхан эрхэм одоо лидер манлайлагч ийм эмэгтэй юм аа. Тэгээд уран сүрэн гавьяатынхаа өнөөдөр энэ сайхан аз жаргалтай мөчийг хуваалцж байгаадаа бид бүгдээрээ баяр талархалтай байна. Манай нийслэлийн малгайгийн одоо 21 дүүргийн 21 нэгжийн эмчнэр мөн одоо манай гавьяат Цэнгбаатар гавьяат маань болгон сүлдээ гавьяат маань ирсэн байна. Монголын ард зам манай зөвхөн та бүгдэнд бүгдэнд нэ халуун амар мэндийг хүргэнэвдээ. Таны гүрнэ өндөр шагналтад Монгол улсын художникийн гавьяата ажуулшиг нэр зэрэгд хүртэхэндэтнэ ихээр баярлалаа амаршилнам. Ихчийнхаа сайхан төрийн дээд одон медаль хүртсэн бас талархал дэвшүүлэх гэж баярлж ирж байгаамаа. Тэгээ бас хатан ээж маань өндөр настай хүн байдаг учраас хол замд ирж амжаагүй. Тэгээд бид хоёрыг одоо охин бямсран бид хоёрыг төлөөлж явуулсан. Тэгээ ихчтэй өнөөдөр сайхан төрийн дээд гавьяат хэмээх одоо эрхэм хүндтэй цолыг хүртэж байгаад нь бидний зүгээс одоо бидний даштандаг болон хандаа гэдэг хүний өөр хүүхэд гэр бүл тэр бүгдийн зүгээс бид хоёр төлөөлж ирж байгаа. Бас энд маань нэргүй ах манаас төлөөлөн ирсэн байгаа. Тэгээд уран ихтэй эрүүл сайн сайхан хорвоо ертөнцид байж болох хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж урт насалж удаан жаргаараа өнөөгээд сэтгэлийнхээ өргөлийг өргөн барья. Баярлалаа ихтэй. Хүрцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээ уран сүрэн
ихчийнхаа хамгийн отхон бандн байна. Отхон дүүн байна гэж тэгээд эдгээрнд нь эрүүлийн сайн сайхны төсөв ихтэй энэ гавьяат болсон ихтэй баяр хүргээд бүгдээрэнд нь эрүүлийн сайн сайхан бүхний төсөөрөө манай уран сүрийн гिचийн аав дугалж байх бол ээлдэг сайхан зантай олон хүч нараад тойруулсан тийм сайхан буурал байсныг бид нар үргэлж дурсан ярьдаг. Цагаан сар болоод буузаа ирэхдээ бид нар буузын үрдэл дурсан сандаг. За ингээд уран сүрийн гिच маань бидний ээжийн гудмаас анхны гавьяат төрж байгаад бид нар Тэнгэрийн орнд байгаа аав ээжийнхээ хоёр ахыхаа өмнөөс мөн энэ цайлганд хүрэлцэн ирж амжаагүй хоёр дүүгийнхээ өмнөөс чин сэтгэлийн халуун талхал илэрхийлж аз жаргал эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж олон жил үр хүүхдүүдтэйгээ удаан сайхан амьдарч урт наслаарай гэж өрөөё.